За та бүхэнд орой минь төргий. Фило сургуулийн ээлжид лайв хийж байна. За фило сургуулийн төлөөлөгч миний би өнөөдөр ээлжид лайваараа та нарт J-Sparta болон Sparta хай. За тэр тусмаа Филиппиний English Filo сургуулийн онцлог сургалтын хөтөлбөрийн талаарх мэдээлэл хүргэж бодлоо. За манай English Filo сургууль нь хамгийн анх Филиппин улсад 2005 онд үүсгэн байгуулагдсан. 2005 оноос хойш өнөөдөр хүртэл тасалдгүй үйл ажиллагаа явуулсан байна. За тэгээ 2009 оноос хойш өөр дээрээ аль биесний IELTS, TOEFL, TOEIC-ийн шалгалтуудыг авдаг аль биесний эрхийг авчихсан байна. За одоогийн байдлаар бол манай English Filo сургууль нь Филиппин сургалтын чанараараа Филиппинд намын нэгдүгээр түүнээс гадна Филиппиний хамгийн сайн төлөвлөлтөөр за J-Sparta, Sparta хөтөлбөрийн ялгааны талаар ярив. За энэ хөтөлбөрүүд нь ямар байдаг гэх юм бол та ямар хичээлийн хөтөлбөр сонгон судлахаас шалтгаалаад J-Sparta хөтөлбөрөө сонгох уу, Sparta хөтөлбөрөө сонгох уу гэдэг үгтэй. За J-Sparta хөтөлбөр нь та баталгаа тооны анги биш бол бусад тохиолдолд J-Sparta хөтөлбөрийг сонгох боломжтой. За энэ нь үгүй гэхээр ерөнхий англи хэл, эрчимжүүлсэн англи хэл, хүүхдийн англи хэл, гэр бүлийн англи хэл. За тэгээд TOEFL-уудын энгийн сургалтуудын ангиудыг J-Sparta хөтөлбөрөөр сонгон суралцж болно. Харин та заавал баталгаа тооны анги хөгжлийн манай сургууль нөгөө оноо зорж ирдэг хүмүүс баталгаа тооны анги төгсөг IELTS-ийн TOEFL, TOEIC-ийн гээд баталгаа тооны ангид орчвол тань сонгох байх юм бол та Sparta хөтөлбөрийг сонгоно. За Sparta хөтөлбөр нь даваагаас баасан гарагт өглөө 8-аас орой 22 цаг хүртэл хичээлдэг. J-Sparta хөтөлбөр гэх юм бол даваа, нэгмар, пүрэв аргуудад өглөө 8-аас орой 22 цаг хүртэл хичээлдэг. Харин лавх гараг, баасан гараг, бям гараг болон ням гарагт болохоор J-Sparta хөтөлбөрийн хүмүүс айлд зугаалах болоод хичээлийн 17 цагаас хойшоо сургуулиас гарах хэрэгтэй болдог. За Sparta хөтөлбөрийн хувьд бол 5-аас баасан гарагт сургуулиас гарах боломжгүй өглөө 8-аас орой 22 цаг хүртэл хичээлүүд тавьдаг хэрэгтэй. За тэгээд амралтын өдөр бол гарах боломжтой байдаг. За манай сургуулийн бас нэг давуу тал нь юу гэх юм бол та баталгаа тооны анги заавал баталгаа тооны анги гэхгүйгээр таны түвшин та ерөнхий англи хэлийг сонгоцсон байгаад таны түвшин энэ дээрээ шалгалтаараа 3-аас дээш оноо авсан тохиолдолд таны бүрэн хичээлийг яг мэргэжлийн англи багш нар ордог байгаа. Харин ганцаарчилсан хичээлийг бол та Филиппин багш нар ордог. За Филиппин багш нараас танд манай сургууль суралцсны дараагаар ямар боломжууд олох вэ гэх юм бол та Филиппин багш нараас солих боломжтой, хичээлээ солих боломжтой, дотор байраа солих боломжтой байдаг. За тэгээд кампус орондын ялгаанууд байдаг. За Filo 1, Filo 2 дээр ямар ялгаатай вэ? Та баталгаа тоноо зорж байгаа бол заавал Filo 2 дээр сурах хэрэгтэй байдаг. Filo 1 дээр болохоор та баталгаа тооны анги биш бусад хөтөлбөрүүдэд сонгоод суралцаад байж болно. За манай сургуулийн бас нэг давуу тал нь гэр бүлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. За одоо бол яг Япончууд, Солонгосчуудын амралтууд нь эхэлсэн байгаа болохоор яг хүмүүс гэр бүлээрээ ирж суралцж байгаа. Хамгийн багадаа хэдэн настай хүүхэд авдаг вэ гэх юм бол 5 настай хүүхдийг авч байгаа. 5-аас дээш насныхан суралцах боломжтой. За гэр бүлийн хөтөлбөрийн онцлог нь юу вэ гэх юм бол гэр бүлийн гишүүд хүсэх юм бол хөтөлбөрөө сонгож болно. Sparta хөтөлбөрөөр J-Sparta хөтөлбөрөөр сонгож болно. За яг практик дээр жишээнүүдийг гэх юм бол яг ижлэл солонгосын хүмүүс J-Sparta хөтөлбөрөөр сонгодог. За энэ хөтөлбөр нь
J Sport хөтөлбөрийг сонгохоор өдрийн гэр бүлийн гишүүдийг зөвхөн 4 цагийн хичээлийг үздэг. Үлдсэн бусад цагаа хүүхдтэйгээ чөлөө цагаа өнгөрүүлэх, хүүхдтэйгээ илүү олон цагийг хамт байхаар зориулагдсан байдаг. Хэрвээ та хүсэх юм бол нэмэлтээр орой 19 цагаас хойш 21 цаг хүртэл self study цагийг өгч байна. За энэ яадаг вэ гэвэл та номын сан цуснаар тань тодорхой нэг багш байхгүй. Гэхдээ таны эцэг бүтээдэг. За тэгээд 21 цаг 30 минутаас 22 цагийн хооронд 40 минутаас өдөр болгон тест авдаг. Үгсийн сангийн тест авдаг. За тэгээд оюутнуудаа ихээд төвчлээд чиглэл өгдөг. За ямар чиглэл байдаг вэ гэхээр за өнөөдөр та энэ номоос үзэж байгаа тест хэдэн намайг хуудсан заагаад өгчдөг. Жишээлх юм бол 10-аас 12 дугаар хүрсэн байгаа шинэ үгнүүдээр шалгалт авна. За тэгээд тэрийг сонирхолтой байдлаар асуултыг өгсөн байдаг. Хариултыг олохын тулд хариултын өгнүүдийн өгсгийн байршлын солиодч баг зэрэг авахгүй шаардсан байлаа хийдэг. За тэгээд өдөр болгон шалгалтын хүрд төвшин хурдан хагцтай сайжирч байдаг. За гэр бүлийн хөтөлбөрийн хувьд гэх юм бол одоо манайхаар ер нь хөвчлэн 15 настай хүүхдүүд байна. За хамгийн дээд нь бол 13 настай хүүхдүүд сурч байна. 13 настай хүүхдүүд J Sport хөтөлбөрөөр гэхдээ өөрөө салаараа өдрийн self study цагаа аваад явдаг байгаа. За тэгэхээр хамгийн багадаа энэ класс манайд бол 12-7 хоногор суралцж байна. За 12-7 хоногор суралцж байгаа. За Спарта хөтөлбөрийн оюутнууд гэх юм бол хөвчлэн Солонгос оюутнууд суралцдаг. За Солонгос оюутнууд маань заавал бацаад онооны анги гэхгүйгээр энгийн ерөнхий англи хэлийг ч гэсэн Спарта хөтөлбөрөөр сонирхтой судлаад явж байдаг. За тэгээд яагаад тэгж байгаа вэ гэхээр Спарта хөтөлбөр нь даваас басан гарахгүй өглөө 8-аас орой 22 цаг хүртэл хичээл үздэг болохоор оюутнууд богино хугацаанд илүү их сурахыг эрмэлздэг. За тэгээд ер нь яг ингээд солонгос оюутнууд гэх юм бол ангиа солиулахыг өгдөг байдаг. Хэрвээ тэд нар яг гэх юм бол 3 сараар ирвэл эхний 2 сараа ерөнхий англи хэлтэй сүүлд нь IELTS-тай сурах боломжтой. Зарим хүмүүс шууд 3 сараа ерөнхий англи хэлээр үздэг. За тэгээд дараа нь дахиж 3 сараар ч юм уу нэмэлтээр сумаар хайцаах онооны за хугацааны хувьд гэх юм бол нэлийн удаан хугацаагаар манай үдээс суралцдаг. 6 сараар ирж суралцж байна, 8 сараар ирж суралцж байна. За эцсийн үеийн нь болохоор оноо зорж ирсэн бол оноотой хүрээд бацдаг. За манай сургууль хэрвээ та баталгаад онооны анги сураад хамгийн доод нь 3 сарын хугацаатайгаар сурна. 3 сарын хугацаанд та албан ёсны шалгалтаа өгөөд таны оноо яг зорьсон оноод өгөхгүй 1.5 ер нь 1.5 оноо гэсэн тохиолдолд өнөөсөө бол тэнцэх болтын зөвхөн сургалтын төлбөрийг дахиж 1 сараар сургуулаа өнгөрдөг байна. За тэнгууд оюутнууд болохоор сургалтын төлбөр өнгөрүүлж байгаа юм чинь бас зардлуудаа л өөрсдөө нэмж төлдөг. За сургалтын хөтөлбөрийг бол тэр байдлаараа оюутнууд хүсэх юм бол хөнгөлүүлж болно. За манай сургууль ер нь бол 2 дугаар кампус нь 260 хүмүүстийн авах боломжтой. 1-р кампус нь 180 орчим хүмүүсийн авдаг. За одоо бол яг одоогийн үеийн Япон солонгосчуудын амралт ирсэн болохоор оюутнууд нэлийн ихсэн. За тэгээд мөн энэ сард болохоор Филиппиний амралтууд айгүй их тохиолдсоор байгаа. За Крисмсийн баяр болж байгаа. Ер нь яг Филиппин улсад нь Крисмсийн баяраа айгүй их тэмдэглэдэг. Ач холбогдол тэмдэглэдэг. За тэгээд манай сургуулийн хувьд гэх юм бол яг энэ баяруудаараа хичээл авахгүй хамаадаг. Хэрвээ та санал хүсэлтээ өгөөд би одоо амармааргүй байна хичээлийг хийнэ гэх юм бол танд сүүлд нь өгч ордог. Хагасаа өдөр ч юм уу. Эсвэл 5 дахь өдөр 17 цагаас хойш 2 цагаар
ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд бол байдаг. За одоо бол яг манайх 1 сарын 3-ны өдөр энэ амралтуудынхаа өдрийг нөхөж орохоор байгаа. За тэгээд оюутнуудын маань фило сургуулийн сонгохны шалтгаан гэх юм бол саксны талбай, усан бассейн, за мөн яг одоо харагдаж байгаа кафелаа байдаг. Оюутнууд бол ихэнх цагаа кафелад өнгөрдөг. Өдрийн 8 цаг байж байгаа тухайн оюутнууд 1 цагийн цонхтой цаг ч юм уу тиймэрхүү байдлаар таах юм бол хөвчлэн кафелад хийж идэг. За оюутнууд маань чөлөө цагаараа бас кафелад аяг хүсдэг. За мөн фило сургуулийн хувьд гэх юм бол оюутнуудын яг нэг чөлөө цагаа өнгөрөх боломжууд нь аягүй байдаг. Фитнестэй зарим оюутнууд волейбол тоглож болно, зарим сакс тоглож болно. За тэгээд теннис тоглож болно. За тиймэрхүү байдлаар бол оюутнууд чөлөө цагаа өнгөрдөг. За J-спортын хөтөлбөрийн оюутнууд бол 5 гараг болоод баасан гараг болохоор 17 цагаас хойш 22 цагийн хооронд цогцлоос гарах боломжтой байдаг. За энэ хооронд болохоор бол чөлөө цагаа гадуур өнгөрдөг. Харин спорт кампусын оюутнууд бол чөлөө цагаа гадуур өнгөрдөг. За тэгээд гэр бүлээрээ сонирхоод яг ирэх гэж байгаа хүмүүс гэж зөвлөд ер нь J-спорта хөтөлбөр сонгуул арай илүү чөлөө цаг гарах боломжтой байдаг. За тэгээд фило сургуулийн болохоор 4 жилийн чам шинэ ирж байгаа оюутнуудынхаа эхний өдөр дөрмүүдээ маш сайн танилцуулж өгдөг. За тэгээд оюутнуудыг фило сургууль дөрмөө танилцуулсныхаа дараа гарын үсгийг авдаг. За тэгснээр оюутнуудад фило сургууль дараагаар хэлхий тавьж байна. За спортын хөтөлбөрийн оюутнууд ч гэсэн дэлгэрсэн эхний өдрөө болох эхний өдрөө оюутнуудтай дүрм журмаа танилцуулна. Дутах чиг баримжаа хичээл өгдөг. За тэгээд фило сургуулийн бас нэг оюутнуудад ирсэн эхний өдөр сургуулаа бүр бүхэлдэн танилцуулж өгдөг. Дотор байранд нь оюутнаа оруулж өгнө. Хичээлийн танхимуудын нэг бүрчлэн зааж өгдөг. Хэрвээ IELTS-ийн хичээлийг сонирхож байгаа хүмүүс бол тусдаа хичээлийн танхим, ерөнхий англи хэлийг сонгож байгаа ерөнхий англи хэлний хичээлийн танхим, мөн ч гэсэн хүүхдүүд бага насны хүүхдийн англи хэлний гэсэн тусдаа нэг байшин гэх байдлаар ингээд нэг бүрчлийн системтэй явагддаг. За тэр бүрчлийн системийн оюутнууд ирсэн эхний өдрийн танилцуулж өгдөг. За тэгээд өөрөөр гэх юм бол манай сургууль нь оюутнууд руу чиглэсэн арга хэмжээнд аягүй их зохион байгуулдаг. Ер нь бол 7 хоног болгон арга хэмжээ зохион байгуулдаг. За тэрэнд оюутан хүсэл дээр оролцох боломжтой байдаг. За одоо ойрын хугацаанд гэх юм бол 1 сарын 10 усан цэцлэлийн тэмцээн зохион байгуулагдсан байна. За тэгээд манай сургуулийн бас нэг давуу тал нь болохоор тэмцээнүүдийн хөгжлөн багаар зохион байгуулдаг. Тэгээд энэ нь юугаараа давуу талтай вэ гэхээр оюутан болохоор багаар ажиллах чадварыг илүү дэмжиж өгдөг. За ялангуяа хэл суралцж байгаа оюутнууд орон орны оюутнууд байдаг. Тайван, Хятад, Вьетнам, Солонгос, Япон, Монгол гэх эдгээр болохоор бүгдээрээ өөр улсын үндэстнүүдийн баг болохоор хэлнийхэн түвшингээс улам сайжирдаг, багаар ажиллах чадварт илүү суралцуулдаг. Тэрүүгээр бас нэг давуу талтай сургууль хажуугаар та бас нэг өөр чанарыг эзэмшиж байна. Ялангуяа Монгол биш бусад улсын хүмүүстэй үсэн арга барил суралцах боломжтой байдаг. За бусад хүмүүсийн аргачлалыг амдаг монголчууд ямар хэмжээнд багаар ажилладаг гэхээр багаар ажиллах туршлага солилцоод яваад байх боломжтой. Бас нэгэн тийм туршлага болж байгаа. За мөн манай фило сургууль нь 7 хоногт 2 удаа таны өрөө цэвэрлэдэг. Өрөөний цэвэрлэгээ үйлчлэгээ маш сайн байдаг.
За тэгээд 7-1 өдөр бол таны орны цагаар хэлээсэлдэг. Нэг өдөр нь болохоор тухайн өрөвч нь бүр нэрэн цэвэрлдэг. За хичээлийн хөтөлбөрүүдийн хувьд гэх юм бол Спарта хөтөлбөр нь бэм гарагийн өглөөний хичээл байдаг. Спарта хөтөлбөр байхгүй. Ямар оюутнууд бэм гарагийн Спарта хичээлийн өглөөний ангид ордог вэ гэх юм бол таны левел 3 дугаар түвшинд хүрэхгүй байвал та өглөө болгон бэм гарагийн өглөө болгон заавал 2 цагийн хичээл цугдаг. Өглөө 8-аас орой 11 цаг хүртэл заавал 2 цагийн хичээл цугах хэрэгтэй байдаг. За тэгээд Спарта хөтөлбөрийн оюутнууд өдөр болгон шалгалт өгдөг бол Спарта хөтөлбөрийн оюутнууд 7 хоногт 3 удаа шалгалт өгдөг. За ерөнхий англи хэлийг сонирхож байгаа хүмүүс гэх юм бол төвшин дотор шалгалтыг сардаа 1 удаа өгнө. Гэхдээ зөвхөн Спарта хөтөлбөрийн хүмүүс сардаа 1 удаа өгнө. Спарта хөтөлбөрийн хүмүүс л 7 хоногт 1 удаа өгдөг. За хэрвээ та богино хугацаанд илүү эрчимтэйгээр сурах гэж бодож байгаа Спарта хөтөлбөрийг сонгосон. Танд илүү хятад хугацаанд таны мэдлэгээ сайжруулах боломжтой байдаг. За премиум класс. За манай сургууль та суралцсан ирснийг премиум классын хичээлээс сонгон суралцах боломжтой болдог. Хэрвээ оюутан премиум классыг сонгон суралцах гэх юм бол танд 17 цагаас хойш 22 цаг хүртэл self-study цагт нэмэгдэж ордог байна. За премиум классыг сонгох та ямар хичээлүүдийг сонгож болох вэ? Энэ нь болохоор ярианы анги болохоор асуулт, хариулт, ер нь бол харилцан ярианд тулгуурлаж байдаг. За тэгээд үг хэлэх. Энэ нь болохоор Америк дурдлагатайгаар Америк өргөлтүүдийг хэсгэрдэг үг хэлэх анги. Тэгээд CNN буюу мэдээний анги гэж байгаа. За энэ мэдээний ангиад болохоор яг тухайн өдрийн CNN мэдээгээр хязгаарлах тал дээр илүү төлөв ажилладаг. Тэгэхээр энэ нь болохоор яг нэг Америк дуудлагаас аяар сурч болно гэсэн. За тэгээд үгсийн сан сайжруулах анги sitcom анги гэж байдаг. За энэ нь болохоор харилцан яриа үгсийн сан сайжруулдаг. Юугаараа таалалтай вэ гэх юм бол видео бичлэг үзүүлдэг. Видео бичлэг үзүүлээд түүнээс ойлгосон зүйлийг нь яриулах, харилцан ярих. Премиум класс ер нь ярианы чадвар илүү хөгжүүлдэг. За тэгээд дөрмийн премиум класс гэж байна. За дөрмийн премиум класс гэх юм бол таны үндсэн яг сүүл дөрвүүдээс ажиллах нэмэлт чадвартай яг энэ анги авч байгаа боломжтой байдаг. За тэгээд топ донны анги гэж байдаг. За тань байдлаар премиум классаа өөрөө сонгох боломжтой. Хэрвээ та сонгон суралцахаар ирсэн бол хэзээ премиум классыг сонгох вэ? Та 5 гарагт нь хүрэлцэн ирнэ. Бүгчийг баримжаалгаа танилцаад маргааш нь 1000 гарагт нь би премиум класс авна гэх юм бол систем рүү ороод өөрөө бүрддэг. За тэгээд үргэлжлэн явсны дараа 5 гарагт нь таны хүсэлтийг системээр баталж өгдөг. За тэнгууд эх 7 хоногийн 5 гарагаас нь эхлээд тань премиум класс орж эхэлнэ. За тийм учраас эхний 7 хоног бол ирсэн эхний 7 хоног премиум классаа үзэхгүйгээр түүний хонд self study цагтыг байдаг. Гэр бүлийн англи хэл нь болохоор өдрийн 4 цагийн хичээл ордог. Дөрвөлээ ганцаарчсан хичээл болдог. Ямар ганцаарчсан хичээл байдаг вэ? Таны унших, ярих, сонсох, бичих чадварууд дээр тулгуурсан нэг цагийн ганцаарчсан хичээл ордог. За бизнесийн англи хэлээс үлээд хүмүүс агуулсан дуртай. Бизнесийн англи хэлийг
өдрийн 5 цагийн ганцаарч хийсэн хичээл өгдөг. За тэгээд групп хичээл нь 2 цаг юм. За премиум класс 1 цаг 5 цагийн 8 цагийн хичээлтэй болдог. 17 цагаас 22 цагийн өгсөн сангийн хичээлийг селф стади цагаас заавал тавтах хэрэгтэй байдаг. За манай сүмэн сургалтын ер нь та яг зорилгоо тодорхойлох юм бол манайд бол таны сонирхож байгаа бүх хичээлүүд байдаг. За тэгээд энэ нь болохоор та 16 хичээлийн хөтөлбөр сонгоод манай сургалтын боломжтой гэдэг. Хамгийн багадаа та ямар хугацаагаар суралцах вэ гэх юм бол 4-7 хоногоос дээш хугацаагаар суралцнаа. 4-7 хоногоос дээш хугацаагаар 4-7 хоног, 8-7 хоног, 12-7 хоног, 16-7 хоног гэдгээр сонгоод суралцнаа. Бас нэг манай сургуулийн хувьд гэх юм бол манай сургууль хамгийн ихтэй 3 ортой өрөө байдаг учраас таны 5 дахьтай оршин бүрдүүлж чаднаа. За 3 ортой өрөө байхгүй. Хэрвээ та хүсэх юм бол 2 ортой өрөө, 1 ортой өрөө, 3 ортой өрөөний сонголтуудтай. Тийм учраас манай сургууль дотор байранд ашигласан мөн тоглог орчин бүрдүүлсэн байдаг. За За зарим дасгал хөдөлгөөн хийх дуртай оюутнуудад гэх юм бол манай сургууль нь зумба болон йогыг хичээллүүлдэг. За нэгдэх 3 дахь өдрүүдэд та зумбагаар хичээллэх боломжтой бол 2 дахь 4 дахь өдөр йогоор хичээллэх боломжтой. За 5 дахь өдөр сар бүрийн эхний 5 дахь өдөр филагийн тэмцээнүүдэд оролцох боломжтой байдаг. За 3 дахь 5 дахь өдөр болохоор Fun Friday гэдэг болдог. 4 дахь 5 дахь өдөр нь болохоор Fela Day болдог. За зумбагаар хичээлээ гэх юм та ямар тохиолдолд зумбагаар хичээлж болох вэ гэх юм бол зумба йог нь 5 цагаас 5 цаг 50 минутын хооронд хичээллээ. За та хэрвээ зумбагаар хичээллэх юм бол даваа савг гаргуудад 15 цагаас өмнө өргөдлөө бууж өгөх хэрэгтэй байдаг. За өргөдлөө та хаана өгөх вэ? Админ офис дээр өгөх юм. За зумба класс нь бол нөгөө танд олгогддог. Манай сургууль нь болохоор иштэй офис дээр таны бүртгэлийг хагаад зумба классыг бол танд нөгөө гаргаж өгдөг. За харин йог нь болохоор 4-7 хоногийн 1000 песоны төлбөртэй байдаг. За тэгээ оюутнууд маань бүртгүүлээ зумба болон йогоор бас хичээллэх боломжтой байна. За тэгээ Fela дээр ер нь ихэвчлэн сар болгоны сүүлийн 5 дахь өдөр болдог. За энэ дээр болохоор ихэвчлэн эсэний танилцуулга болдог. Мөн видео танилцуулга хийж болдог. Өөрийнхөө тухай ч юм уу тодорхой нэг сэдвээр видео танилцуулга хийн. Эсвэл ямар нэг сэдвийн хүрээнд эсэний тэмцээн болдог. За тиймэрхүү байдлаар та оролцох боломжтой байдаг. За тэмцээнүүдэд ер нь бол Спарта хөтөлбөрийн хүмүүс оролцох боломжтой. Мөн Спарта хөтөлбөрийн хүмүүс оролцох боломжтой байдаг. Аль хөтөлбөрийн хүмүүс бүгдээр оролцдог. За мөн Fun Friday мөн Fela Day. За тэгээд активити бүх үйл ажиллагаануудыг болохоор Fela-ны болон Fela 2 дугаар кампусын бүх оюутнуудтай зориулж байдаг. Бүх оюутнууд маань хамтдаа тэмцээн оролтонд ордог. За манай сургууль мөн суралцсанаар та сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах боломжтой байдаг. За сайн дурын үйл ажиллагаанд хамрагдсанаар энэ нь болохоор сар бүрийн 3 дахь бян гарагт болдог. За тэгээд хамгийн ойролцоо Христийн хүүхдийн асрамжийн газар очдог. За тухайн нэг өдрөө асрамжийн газар үйл ажиллагаанд оролцох хүүхдүүдтэй нэг өдрийг өнгөрөө. За тэгээд хүүхдүүдтэй тоглох, хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан зохиох гэх мэт үйл ажиллагаанд оролцож
нэг өдрийг өнгөрөөдөө. За энэ болохоор үйл ажиллагаанд оролцсон оюутнуудаа сертификат гардуулдаг. За тэгээд тухайн өдөр нь гардуулдаг учраас та сүүлд нь ямар нэг сертификатыг өгч авах боломжгүй байдаг учраас яг үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод дор бүрүүд нь сертификатуудаа аваад явах хэрэгтэй. За Себу хотын аяллыг бас сургуулийн хүрээнд зохион байгуулдаг. Энэ аяллыг хэзээ зохион байгуулдаг? Себу хотын сар бүрийн 2 дахь бямбарыг зохион байгуулдаг. За тэгээд ихэвчлэн яг Себу хотынхоо эргэн тойрноор байдаг ойролцоох түүхийн дурсгалт газрууд, сүм зэрэг газруудаар явдаг. За энд болохоор танд нэг хүчтэй явдаг манай сургууль нь. За тэгээд хүчин танд мэдээж тодорхой зүйлүүдийг англиар тайлбарлаж өгдөг байгаа. За философи сургууль ирснээр та зөвхөн сурахаас гадна өөрийнхөө бусад чадваруудыг хөгжүүлэх боломжтой. Хэрвээ та усан цэлхийг сурах хүсэж байгаа усан цэлэх боломжтой. Чөлөө цагаараа спортоор хичээлэх хүсэж байгаа спортоор хичээлэх боломжтой. Ер нь бол яг сургууль биш таны бүх чадварыг хөгжүүлэх тал дээр байлаа сургууль ажилладаг. За тэгээд дугуйн хугацаанд илүү их сурч мэдье гэж бодвол та баталгаа тонооны ангид ч юм уу эсвэл зөвхөн тухайн ерөнхий англи хэлнийхээ хичээлийн хөтөлбөрийг Спартад хэлээр авах. Тэгээд дугуйн хугацаанд илүү их мэдэх боломжтой. За Спарта хөтөлбөрийн ялгаа бол ийм ялгаатай байдаг. За мөн нэмж хэлэхэд манай English философи нь 1 сарын 6-наас эхлээд EOP буюу English Only Police бодлогыг хэрэгжүүлж байгаа. За энэ бодлогыг үр дүн нь байх вэ гэх юм бол оюутнууд зөвхөн англиар илүү богино хугацаанд ярьж чаддаг болно. Энэ чадвараа дэвшлэхийн тулд манай сургууль зөвхөн англиар ярих зон бүсийг гаргаж өгч байгаа. За энэ юу вэ гэхээр магадгүй эргэн тойрондоо монголчуудаа таарах юм бол монголоор ярьдаг байсан зөвхөн англиар ярих. За хичээлийн анги тангам, сургуулийн хотоор, багш нарын офис, админ офис, цааны газар, кафелаа, за тэгээ хурлын мөрөг гэх зэрэг газруудыг болохоор яг инглиш сонирхсан та зөвхөн англиар ярина. За мөн болохоор манай сургууль нь оюутнуудад зориулаад сааднууд байдаг бамба хаус. За зөвхөн энэ бамба хаустаа монголоор тарах юм бол монголоор ярих ч юм уу яг зөвхөн одоогийн бодлогыг зөвхөн англиар бус одоо монголоор ярих боломжтой газар нь зөвхөн энэ саад болоод байгаа. За зөвхөн монголчууд гэхгүй бусад улсын үндэстэн хүмүүс бүгдээрээ энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа. Тийм болохоор та яг манай сургууль дээр ирсэн бол дотор баримтаач дээр мөн бусад газрууд гэсэн зөвхөн англиар ярина. Тэгэхээр таны ярианы чадварыг манай сургууль илүү сайжруулж өгдөг. За ийм үйлдвэрүүд манай сургуулиуд оны сарын 6-ны өдрөөс эхлээд шинэ бодлогыг хэрэгжүүлж байна. За хизээ эхлэх боломжтой вэ? Та хэрвээ яг сурахыг хүсэх юм бол манай сургууль нь 7 хоног бүрийн 5 гарагт эсэлтэй авдаг. Шинэ эсэлтүүд 7 хоног бүрийн 5 гарагт эхэлдэг. Төгсөлтүүд гэх юм бол 7 хоног бүрийн баасан гарагт төгсдөг. Тэгэхээр жилийн дөрвөн боловсролын 7 хоног бүрийн 5 гараг шинэ эсэлтэй аваад баасан гарагт оюутнуудаа төгсөөгөөд оюутнуудаа сертификатыг гардуулж өгдөг. За тэгээд та баасан гарагтаа сертификат аваад тиктэй та бям гарагтаа буцаар захиалвал танд илүү боломжтой байдаг. Учир нь Филиппиний ихэнх сургуулиуд таны бүтэн сая өдөр хүлээж аваад хагас өдөр дотор гарнасаа гаргадаг. За манай сургуулийн хувьд юм бол яг дотор байр хичээлийн танхимууд нь яг бүгд залгаа болохоор гаргах шаардлагагүй. Яг бүгдийг нэг доргосон авах боломжтой байдаг. Тэр нь бас нэг бодлын
оюутнуудад маань илүү давуу талыг ойлгож өгдөг. За оюутнууд бол яг сурахаас өөр зүйл сатарахгүй учраас зөвхөн сурахтаа анхаарлаа хандуулж чаднаа. Сургууль, гэр хоёрын хувьд цаг алдахгүй, хоол цаг алдахгүй. Тийм учраас богино хугацаанд илүү хурдан сурах боломжтой учраас манай сургуулийг сонгоно. Суралцах боломжтой шүү. Англи хэлээ сайжруулъя гэж бодож байна. Ялаа сургуулийг сонгоорой. За дараагийнхаа саяар уулзлаа. Түр баяртай.